За хөнгөн цагааны катионыг дахин нэг таньдаг чанарын уруулж нь бол кобальтын нитраттай хөхөнгийн нийтлэл үүсгдэг байгаа. За энэ уруулжийг туршихын тулд хөнгөн цагааны давсны усамлаас урдчлан зүсэж авсан фильтрийн цаасыг норгоно. За ингээд энэ норсон фильтрийн цаасаа мөн азотын хүчлээр бага зэрэг норгож өгнө. Энэ азотын хүчил маань шингэрүүлсэн азотын хүчил байх шаардлагатай. За одоо энэ норсон шүлтүрийн цаасаа спиртэн дэнгэр халааж хатаана. За хатахдаа шатаахгүй тулд нэлийн алсын зайнаас хатаана. За хөнгөн цагааны давсны ус мөн шингээсэн шүлтүрийн цаас маань хатлаа. Одоо энэ дээрээ кобальтын нитратын усамлаас тусааж өгнө. За ингээд шүлтүрийн цаасыг мөн дахин хатаана. За хатаах явцад нэг хэсгийн жоохон шатаасан учраас харалсан байна. Ингээд хөнгөн цагааны катионы кобальтын нитратаар танихад ийм цэнхэр өнгө үүсч ивэл энэ хүү усмалд хөнгөн цагааны катион байгааг илэрхийлдэг чанарын анализыг хийж дуусгалаа.